Сайн байцгаана уу? За өнөөдөр та бүхэндээ энэ өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох түлхүүрийн осыг танилцуулж байна. Манай энэ түлхүүрийн ос нь болохоор уцаа давхар тогтоогчтой түлхүүрийн ос руугамаа. За энэ түлхүүрийн ос руу маань яагаад энэ хаалтны хэсгийг аваа ийцэн гэр байна вэ гэвэл дээр үед монголчууд бол эсгийгээр өргөнийхөө үдэг хийдэг байсан. За тэгээ эсгийн үдэ сөхөд зочдод бол нээлттэй хаалгууд бол байнга нээлттэй байдаг гэсэн. За тэрийг бэлэгдээд хийсэн. Энэ зүгээр байхгүй давхар уцаа тогтоох боломжийг бий болгож байгаамаа. За утас маань бол яаж тогтоохоо бол энэ хажуунаас нь ингээд оруулаад ингээд тавиад тогтоочноо. За миний бол энэ түлхүүрийн хоосортой болов би бол энэ түлхүүрийн хоосортой бол хийгээд хэрэглээд яваад ирсэн. За энэ маань бол ингээд түлхүүрийн хоосортой ингээд хэрэглээд хялбар болчихж байгаа. За сүүлийн үед бол байрны түлхүүрүүд бол түлхүүр байхгүй болоод хүмүүс зөвхөн нөгөө машиныхаа түлхүүрийг авч явахд бол хаягдчих гадын тэнд карманаас нь молторч унчих гад байдаг гэж яриад байдаг. Тэднэрт зөвлөд бол энэ битүү халахтаж бас байгаа. Битүү халахтай нь бол ямар вэ гэхээр Монгол гэрийнхээ хаалгыг нэг төслөд өгцөн. Ингээд битүү халахтай түлхүүрийн осроос давхар хэрэглээд явах боломжтой. Хүмүүс энэ хэсэг нь одоо ямар материалаар хийгдсэн бэ? За энэ амархан хугарах уу? Энэ хэсгийн богинохын хэсэг учраас ингээд уурхтай амархан байх гэж их боддог юм шиг байна. За манайх бол энэ цаграг бол төмөр цаграг байна. За энэ дээр бол энэ үхрийн шир юм одоо 2 мм зузаатай энэ үхрийн ширээр юуг нь хийж соосроо хийж гсэн болохоор энэ бол тасрахгүй, сунахгүй. Хэрэглээд бол төсвөртэй. За энэ мод маань болохоор панер байгаа. Панер мод ч өөрөө нааш цааш нь харуулж ингэж юуг нь ширхгийн зөрүүлж хийсэн байдаг учраас панер бол хэр баригтай угардгүй, маш бат бөх болдог. Би энийг дараа ч өөрөө угалж чадахгүй. Ингээд хэрэглээд бол маш тохиромжтой, даад сайтай, уурахгүй тийм л хэд болж байна да. Манай түлхүүрийн осор маань бол номын түлхүүрийн 6 давхарт Sky Hypermarket-ийн 3 салбар болох Чингис, Хавмол 10 дугаар урлын салбарт энэ 3 салбарт болон өшгтийн хөндөө Гристок гэдэг дэлгүүрүүдэд бол борлуулагдж байгаа нэг ширхгийн үн 10,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Олноор захиалах юм бол үнийг бол яг хямдруулаад өгч болно. Энэ гэрийнхаа энэ хажуу дээр бол лого болон бичигтэй захиалгуудыг бас авч давхар гүйцэтгэв нэ. За манай энэ бүтээгдэхүүн нь бол 12 г учраас гадаад руу аваад явах маш хөнгөн бид дээргүй бүтээгдэхүүн болно. За баярлалаа та бүхэндээ.